За сайн уу манайхан. Өнөөдөр та бүхэндээ 2026 онд гарсаар хамгийн хүлээлт үүсгэдэггүй Хятадын дуйлан шуугиантай драмуудын нэг болох Овerdue буюу хэтэрсэн хайр нэртэй киног танилцуулах болно. Хятад кино гэхээр л ичид дайн, тулаан, хаант ус эсвэл орчин үеийн хөгжилтэй романтик хайрын түүх санаанд ордог бол энэ кино тэр бүх төсөөллийг чинь эвдэнэ. Учир нь киноны үйл явдал нь 1920-ад оны бүгд найрамдах Хятад улсын хамгийн үүмэн самуунтай цаг үед өрнөдгөө. Чинэлэг гэр бүлүүд эрх мэдлийн төлөө тэмцэлдэж урвалт хуйлдаан, өшөө авалт гэх зүйлс жирийн нэг амьдралын хэсэг болсон тэр цаг үед жинхэнэ хайр сэтгэл ямар үнцнээр олдож байсныг энэ кино тултал харуулж ажээ. Гэхдээ хүмүүс зөвхөн өөрмөц зохиолыг нь биш, жүжигчдийн бүрэлдэхүүнийг хараад л энэ киног үзэхөөсөөр аргагүй мэн хэмээн тоочилж гисэн байдаг. Учир нь Хятадын хамгийн царайлаг залуу жүжигчин за сүүлд нь бараг дэлхийн од болоод байгаа Жан Линхэ мөн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй жүжигчдийн нэг болох Ван Чуранаар анхудаа хамтран тоглоно гэх шуум гарахад л сошиал ертөнц тэр чигтээ донсож гисэн гэж байгаа. Кино гарахаас өмнө сая хүн урьдчилан бүртгүүлж хүлээлттэй илэрхийлсэн бөгөөд эхний анги цацагдсны дараа стриминг платформуд дээр шууд 4 сая гаруй хүн урьдчилсан захиалга өгсөн нь 2026 оны хамгийн өндөр үзүүлэлттэй драмуудын нэг болгосон юм. Одоо харин бүгдээрээ энэ айхтар киноны ард ямархан сэтгэл хөдлөм хэрнээ эдрэтэ дөх нуугдж байсныг хамтдаа илрүүлцгээе. Энэ удаагийн дугаартаа маань Инчэ ТV хамтран ажиллаж байна. Хэрв та өнөөдрийн танилцуулах хэтэрсэн хайр цуврал болон бус олон сонирхолтой кино цувралуудыг бүрэн ихээр нь шимтэн үзхийг хүсэж байвал албан ёсны эрхтэй Монгол дуу орчуулгатаагаар зөвхөн inchetv.com сайтаас хүлээн авч үзэх боломжтой гэдгийг дуулахад таатай байна. 1920-ад оны гэрлэн чимэглэл думбаж төмд үжигнсэн Шанхай хот. Энэ хотод шүнжин дуу хуур, найр цэнгэний уур амьсгал тасардгүй байлаа. Нэгэн бороотой шөнөөр Шанхайн өдөр тутмын сонины шин дугаар нийтлэгдсэн байх бөгөөд олонний чихийг сортолцуулсан нэгэн мэдээлэл гэвэл хоёр чинэлэг гэр бүлийн дунд адлагдсан нэгэн шоронгоос судлагдлаа. Тэрхүү удахгүй Хуа охтны гэр бүлд давгүй үнээр борлогдохоор болжээ. Гэх утгатай байв. Дараагийн хэсэгт алдарт Хуа охтын гэр бүл шинэ бизнесийн нээлтийг тэмдэглэн тансаг хүлээн авалт зохион байгуулж тэр хаваар нэг дэгжин ховцсон зочид бүгсэн байлаа. Гэр бүлээ баздаг болд Хуа Зончи гэх ирхэм алдартнуудтай инээлтэн хөхөрлөж байх бол Хуа Миншан гэх бүсгүй нэлээд гонсгор болж үйл явдалд нэх баярлаад байсан юм байхгүй л харагдана. Учир нь Хамаатны ах нь түүний гэр бүлийнхээ бизнесийн төлөө хүчээр танихгүй залуутай суулгах гээд бүсгүй энэ гэрэлтэнд тун дурамчхан байгаа ажээ. Төд удалгүй үе тавиар хүмүүс сандралдаж сэтгүүлчд бөөнөрөө гүйлдэн гарцгааваа. Учир нь Хуа гэр бүлтэй хот ураг болох цэрэг армийн цуутай гэр бүл Мурон овогтын эзэгтэй Чен Жинзүү том хүү Мурон Цэнюгийн хамтаар эдний шинэ кино театрын нээлтэнд нь бичлэг баяр хүргэхээр иржээ. Мэдээж Хуа гэр бүлийнхэн тэдэнтэй уулзаад шинэ хосууд болох Хуа Миншан Мурон Цэньи хоёрын сүү тавьсныг онцлон зогтогч сүүд бүсгүүтэйгээ уулзч амжаагүй яваа шинхэн хүргэн нь тэнд хараахан ирээг байгааг гайхаж Хуа охтнууд хоёр талын нэр хүндэд сэв сууж болцшгүй талаар Муранчуудад сануулна. Гэтэл хатагтай Чен Жинжи тэдгээр үгсийг нохой хувцсан чинээ тоож байгаа юм алгаа. Бид бол Муран гэр бүлээ төлөөлөөд шинэ бизнесийг чинь дэмжих гэж ирсэн. Наад хорим нарийн асуудлаа дараавал гэж авлаа шүү. Энийг ч саяхан шорон оронгоос гарсан хүүгээ олны өмнө гаргаад байх сонирхолгүй байгаа бол тоо. Ийм хүүтэд хоорондоо олигтой ч үг солилцож амжаагүй байтал үүдэнд гэнэт дараагийн тансаг машин зогсож дотроос нь талигаач эцгийнхээ цэргийн дүрм тувцыг өмссөн Мурон Цэньи гих хэргийн эзэн хингэргийн төхөр бууж ирээд улаан хевсэн дээр баг загвар өмсгчийн алхалт хийсээр орж юу харагданаа. Од юм өө бас. Хүмүүсийн яриаг сонсохноо түүнийг гэр бүлийнхээ өмнөөс хариуцлага хүлээж үхээс наагуурын мүтсэн л гин. Түүний хайграмжгүй төрх байдлыг хараад хатагтай Чен Жинжи уурлах ичгэн давхцаж Мурон Цэньи тандан хэлж байгаа юм. Чамд миний нөхрийн хувцсыг өмсөх хэрэг байхгүй. Чи ер нь тэр хүнийг аваач гэж санах хэрэггүй. Наад хувцаа тайл гэд уурлахын тэрэ. Гэвч том ах нам нээж тайвшраа ээжээ. Дүү гэр бүлийнхээ нэр хүндийг ботсон байх. Гэж хэлв. Гэвч тэр ээжтэй Цэньийг өмөрсөн хэрэгээр загнуулаад амжинаа. Мэдээж энэ бүхнийг сонсон зогсоохоо Цэньи залуу юу гээл дуугүй ах уу. Тэрээр ам нээж ах намайг өмөрмөр байгаа юм бол яагаад миний оронд энэ Хуа охтын охинтой сууж болохгүй гэж хэмээн хэлтэл бодлого ээж нь түүнд ахыг нь бизнесийн зорилгоор өөр нэг баян айлын охинтой суулгахаар болсон тухайга дуртай дургуй нэг юм тайлбарлаж өглөө. За энэ хавар чинь ер нь бөөн улс төр бизнесийн зорилготой гэрэлтүүд л болдог юм шүү дээ. Энэ үеэр Хуа Миншан бүсгүй нэрнээс цаашгүй сүйт залуутайгаа хідэн үг солих боломж олоход шууд л чи зүгээр л өчгөж болоогүй юм уу? Миний аавыг алсан хүнтэй би гэрүүл болмооргүй байна гэж авч байна. Гэвч Мурон Цэньи ч гэсэн түүнтэй адил энэ гэрэлтэнд угаасаа дургу байгаагаа илэрхийлж бид бол гэр бүлүүдийнхээ ашиг сонирхлын барьцаанууд дүрдээ хид орох хэрэггүй гэж сануулв. Хариуд нь Миншан бүсгүй заналтаагаар харж байгаарэ. Би чамд энэ гэрэлтийг үхлээс ч аимшигтай болгож харуулна. Гэхэн тэр одоо цаашид ер нь амар өшөө авалтууд болгоно л тээ. Бодлого театрын кино эхлэх цаг болоход дэлгэцээр Хуа Миншаны өөр эртээ нууцаар уулзаж өдөрс бичлэг цацагдаж эхэлдэг бөгөөд нөгөө нуудлсан хэвлэлийнхэн чинь битүү зураг авч бөөн сенсац дэгдэн Миншан бүсгүйч тайзны урд гарч ирээд уйлж унжин зураг авахаа бол унтраа хин энэ хэргийг ард байна гэд орилж эхэллээ.
Мэдээж үсгүй хамгийн түрүүнд Цин Йиг хардаж зэрдэх нь тодорхой. Хэсэг шугилцсны эцэст Цин Йи босч ирээд гайхалтай шоу байна. Хэмээн алга ташхад гэр бүлэнч мөн түүнийг хэргийн эзэн байж болзошгүй хэмээн сэрдэж байв. Гэтэл муу нэртэй ч гэсэн Цин Йи үнэхээр тэр хэрэгт ямар ч хамааралгүй байдаг бөгөөд өөрийн хүнээ арын өрөөрөө илгэн хэргийн учрыг олж сэтгүүлчдийн амыг хамхих даалгавар өгөв. Танхим тэр жигтэй өмөлдөж сэтгүүлчид сенсацтай мэдээ олсонтой олзуурах бол Миншан үсгүй тэр их чоширлыг даалгав газар дээрээ ухаан алдаж унсан байдаг. Одлогоо Цин Йигийн дор ажилтдаг хүн хурж ирээд театрын механикч ухаан алдсан байдалтай байгаа. Мөн саяны бичлэгийн хальс нь алдагдсан түгээр зогсохгүй хэрэгтэн байж болзошгүй хүн хэргийн газарт яргуу цэцэг үлдээгээд явсан тухай хэл өргөв. За гэтэл яргуу цэцэг олж харсан Цин Йи гинт баг залуу насаа дурсаж сүүсүү гэдэг охинтой дотн байсан үеэ эргэн санаж байгаа юм. Тэр охин яргуу цэцгэнд их дуртай байсан бөгөөд хожим Цин Йиг нууцаар оруулах гэж байгаад өөрөө бууны суманд оногдсон учраас тэд их гонигтай л хаагцл үтсэн гэжээ. Хэдэн ормын дараа түүний нүдэнд нөгөө сүүсүүтэй адилхан хүн годомчны нөгөө талд цэцэг худалдаж авч байгаа байдалтай үзэгдэх нь тэр. Улмаар Цин Йи сүүсүү гэж дууцаар нөгөө бүсгүн араас явж ядаж байхад тэр үед нь бороо асгарч манайч одоо шийдсэн чихтэй бүсгүн хоноос хөөцөлдөж эхэллээ. Гэвч ингэн араас нь гүйсний эцэст хүн амтан андуурч бариад борооны хүүтэн усанд баахан норох шиг боллоо чаавас. Эндээс бид түүнийг хайртай бүсгүйгээ үнэхээр хорвоогоос явчихсан гэдэгт нь одоо хүртэл бүрэн итгэж чаддгүй гэдгийг нь мэдэж авлаа. Хажиргалтай найдлага тасарсан борон дундуур алхах Цин Йигийн араас бүр маш үзэсгэлэнтэй хэрнээ битүү хар увц өмссөн бүсгүй ширтээ зогсож байдаг бөгөөд амандаа мөрөн Цин Йи удаан уулзсангүй шүү гэж шимхэн тэр. Бурхан минь гэж. Цин Йигийн хайртай тэр бүсгүй нь үхээгүй байсан юм шүү дээ. Ийхүү хэрэг бол улам ээдрээтэй бол соорл. За нөгөө талд Хуа Хүүхдийн Зончиг их нөхөр нөгөө Миншан гэдэг эмэгтэйг хоёр гэр бүлийн нэр хүндийг шалны альчуур болголоо гэд хуг дарамтлж гарлаа. Миншан ч одоо мөчөөгөө өгөлгүй. Харин ч сайн боллоо. Тэр Цин Йи ч угаасаа хоёр гэр бүлдээ адлагдсан нэр хүндгүй амтан. Харин Ли Бозе бол аль алинд нь хайрлагдсан хүн. Тэгээч би өөр хүн тайртай. Эний тэрийгээд Зончи ахтайгаа хэрэлдээстэй. За энэ дурдгдсан Мурон Цин Йи болон Ли Бозе гэх хоёр хүн бол дөнгөж төрөхтөө хоорондоо солигдож хожим тэр асуудал нь илрээд одоо бол төрсэн гэрүүдтэй харьяалагддаг болсон юм шиг байна. Ямар ч тач энэ гэрлэлт бүтлгүүтвэл Хуа гэр бүлийн олон жилийн төлөвлөсөн зэвсгийн 8 бүтлгүүдэх өндөр магадлалтай юмсанжээ. Хуа Миншан бүсгүйн хувьд аавыгаа олон жилийн өмнө алдсан бөгөөд хэрв ээжигээ үлдсэн амьдралд нь амар тайван байлгыг үл хүссэн үсээгүй Муроны гэр бүлд бэр болон орхоос өөр сонголтгүй болоод байгаа нь энэ юм байна. Улмаар зон ах нь түүнийг гэр бүлдээ хэрэгцээтэй хүн бай гэж дэлб дарамтлаад гэрийн хорионд оруулдаг. За бидний танилцах дараагийн дүр бол Мурон Хүүхдний том охин Жинрүү юм. Энэ хүн маань далайн хоол огт иддэггүй зөвхөн өөрийнхөө өссөн хоолыг л иддэг хүүхчиг зантай нэгэн байдаг бөгөөд муудаа дээрлэхүү хичээр бас Цин Йиг юунд ч хэрэггүй хэрэг төвөг таригчгээд ад үзээд байдаг шүү. Бас хов живэн дуртай. Хуа Хүүхдийн охины дүрс бичлэгийн тухай сонссон гой жүжиг болох нь гээд баярлаад жоох шиг. Эдний том хүү Мурон Цин Югийн хувьд нэр хүндээ алдсан Хуа Миншаныг бэрээ болохыг нэг их таалдгүй бөгөөд Хуа Хүүхдийн хэрэгээс болж шоронд ороод амтсан Цин Йи дүүгэж мөн хүчлэхийг хүсэхгүй байгаа нь илт байна. Харин гэрийн эзэгтэй Чен Жинжээ болохоор нөхрийнхөө өхөлд ягаад ч юм Цин Йиг үргэлж буруутгасаар иржээ. Харин одоо их хэмжээний зэвсгийг гартаа оруулахын тулд Цин Йиг ашиглаж энэ гэрэлтийг ямар ч аргаар хамаагүй бүтээчих гээд улаарж байгаа нь энэ аж. Удалгүй Мурон Цин Йи тэр өөрөө бичлэгийг санаатаагаар олон цацсан байгаа магадaltaй хүнийг олж илрүүлчихсэн эрүү шүүлтэнд оруулаад байж байлаа. Тэр залуу урд нь Хуа Миншантай дотн харилцаатай байсан бөгөөд хожим харилцаа нь хоёр тийш болох үед Миншан залуугийн дүүг дарамтлж эцэст нь түүний дүү өндөр барилгаас үсэрч амиа орлогыг завдсан тул урт эрдний өшөөгөө авахын тулд бүсгүй нэр хүндийг унахаар төлөвлөсөн гэдгээ хүлээн зөвшөөрнө. Харин Цин Йи тэр залууг саажилттай болсон дүүгээр нь сүрдүүлж бичлэгийн хальсыг нь шаарддагч өмнө самууны үеэр хальсыг хэн нэгэн аль хэдийн аваад зогчихсон тул залуу өөрт нь юу ч үлдээгүйдгийг учирлан хэлдэг. Нөгөө талд Муран гэр бүлийн өргөөнд Хуа Зончи хүмүүсээ дагуулсаар нэлээд ууралсан шинжтэй дайран орж ирлээ. Тэгээд дүү Хуа Миншан нэр төрөө гутаалгасны дараа амиа орлогыг завдсан одоо эмнэлэгт амт тэмцэн хөвтөж байна гэдэргээд худлаа хэлж энэ хэрийг Мурон гэр бүлд санаатаагаар үйлцэн хэмээн буруутгаж зэвсгийн 8-аар шалтгадан баг сүүгээ цуслан барьна болоод явчлаа. Мурон гэр бүлийн том хүү Цин Ю харин маш тайвнаар ингэж байгаа юм. Энэ хэрэг тарин та нар уучлах ёстой шүү. Баталгаагүй зүйл ярих хэрэггүй гэд баг сүй цуцлагад татгалзах зүйлгүй байгаагаа илэрхийлж байгаа юм. Гэвч Мурон гэр бүлийн хатагтай Чен Жинжи сүг хэвэр үлдээж Хуа Хүүхднаас зэвсгийг авах ёстой гэсэн бодлоо огт өөрчлөх шинж ялгаа. Үүнийг анзаарсан Хуа Зончи боломжийг ашиглан зэвсгийн үнэ нэмэгдүүлэх орлого хийж өгөх шиг. Энэ үед Цин Йи сэтгүүлчдийн гарт орсон бүх бичлэгийн хальсыг хахуул өгч байгаад хурааж авсан гэд гэртээ орж ирдэг бөгөөд улмаар Хуа Зончигийн үнэ өсөх орлого нь нэг л амжилт болохооргүй болоод ирдэг. Цин Йи өөртөө итгэлтэйгээр ингэж байгаа юм. Мурон гэр бүл бол Хуа Хүүхднаас заавал шин зэвсэг авах шаардлагагүй. Шаардлагатай бол дараагийн түншээ өнөөдөр ч сонгож болно. Тэгээд олон нийтэд фронтын сүүлийн үеийн ялагдлууд бүгд Хуа Хүүхдийн зэвсгийн хангалт дутснаас болсон гих цуу яриа тараана. Дээрээс нь Хуа Миншаны нууц амраг нь миний гарт байгаа. Тэр хэвлэл олон юм ярил та нар сайн үзэхгүй шүү. Тэгэхээр үнэ нэмэх талаар дахин бодоорой гэж хэллээ. Үүнийг сонсоод Хуа Зончи сандарч за тэгвэл хорим хэвээрээ үн хэвээрээ гэхэд Цин түүнийг шоолон
Гэхдээ би өөрийгөө тийм хямдхан гэж бодохгүй байна. Танах саяхан олон шин онгоцтой болсон гэлөө. Бид инжиний бэлэг болгож хэдэн онгоц авмаар байна. Ер нь бол маргаашийн сонин хоёр өөр хувилбараар хэвлэгдсэн байгаа. Нэг нь танаа дүүгийн хувийн амьдралын бузар улгай. Нөгөөх нь бидний хоёр гэр бүлийн сүүн мэдээ. Сонголт чиний гарт гэд бүр томорч өглөө. Эцэст нь Хуазон чи түүний арга мэхэнд бүрэн ялагдаж муран овогтын бүх нөхцөлийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй хүрэн харшаас үг дүүгүү гараад явдаг. Ер нь бол энэ цэнхий гэр бүлдээ их том гавья байгуулаад жоох шиг. Даанч хүмүүс явсны дараа их мэдгч эгч нь босч ирснэ. Цэнхий чи чинь ямар тэнэг юм бэ? Чи тэр Хуа гэрийн охины явдаж байгаа бичлэгийн ард байсан юм уу? Инээ тэрэ гэж шаал далийн мэрч мэдэмгэрч эхлэв. Гэвч цэнхий түүнд хариуд нь та хөгшөрч биш уурснаасаа болж эрт өхөвдөө гэд дорн хариуг нь барьчихдаг. Харин том ах нь бол цэнхийг энэ хэрэгт хамааралгүй гэдгийг маш сайн гадарлаж байсан учраас дүүдээ андан чи энэ гэрэлтийг хүсэхгүй бол заавал өөрийгөө хүчлээд яах вэ гэхэд цэнхий ахтаа андан би нэгэнт хайртай хүнтэйгээ гэрлэх боломжгүйгээс хойш зорилгодоо хүрэхийн тулд хинтээч юутэйч гэрлсэн хамаалгав гэж байдаг шүү. Энэ гол дүр маань овоо амбицтай гарвалтай. Маргааш нь том ах нь бас нэг чинэлэг айлын охинтой сүү тавих ёслоо хийж байсан тул дүүгээ гэртээ онохыг санал болгоод мөн галт тэрэгний өртөөнөөс сүү төсгүүгээ хамт тосхыг хүсдэгч цэнхийд энэ гэрийн хэрэг явдалд оролцох ямар ч сонирхол байсангүй. Зүгээр л тэндээс яваад өгчгүй. Буцах замд нь цэнхийг туслах түүнд кино театрт гарсан хэргийн талаар нэмэлт мэдээлэл өгч хальсыг наваад явсан хүн залуухан эмэгтэй байсан бөгөөд кино театрт болсон инх замбраагүй байдлыг далимдуулж механикчийг ухаан алдуулаад бичлэгийг тоглуулсан болж таардаг. Хоёр том гэрүүлд дайсагнаж яргуу цэцгнээс өөр ямар ч уул мөр үлдээгээгүй түүнийг цэнхий нилээн ухаантай хүн гэж дүгнээд үргэлжлүүлэн мөрдөхөр шийднэ. Маргааш нь сүү тавих ёслол дээр Хуа овогт тэргүүтээ баахан томчул хүрэлцэн иржээ. Удалгүй танхимд цагаан даашинцтай муран овогтын том хүү цэн юугийн сүү төсгөө айчхан орж ирэх мөчөд дүү цэн ийхийн би бүгэлдээ царцаж орхилоо. Тэрээр ахыгаа сүү төсгөөг хармагцаа бүхэл бүтэн 3 жил өнгөрсний дараа үгсэн хүн миний өөдөөс хараа зогсч байна уу? Эсвэл би солиорч ч юу гэж бодсноор киноны мань ихнэн өндөрлөнө. Ер нь бол түүний өмнө зогсч буй ахых нь энэ сүү төсгөө нь түүний аль хэдийн нас орсон гэж бодож явдаг анхны хайр. Рэн сүүсүүтэй нь усны тус шиг адилхан байсан юм. За ихнэн гэхэд маш олон үйл явдал өрнөж байгаа ч тийм. Киноны ерөнхий үйл явдлыг хурангуулахад Шанхай хотод төрөхдөө эндүүрэгдэн өөр айлд өсөж торинсон Муран Цэнхий олон жилийн турш там мэт амьдралыг туулсаар өсвөр насн дээрээ гэрээсээ оргож энэ зураа Рэн Сүси имэх бүсгүүтэй учран түүний ачаар аюулаас аврагдана. Гэвч бүсгүүн хувьд энэ учрал нь аимшигтай гай зовлон авчирсан байдаг. Хэдэн жилийн дараа тэд дахин уулзаж айжмаар бие биедээ татагддагч Цэнхийг аврахын тулд Рэн Сүсү өөрийгөө нас орсон мэт итгүүлээд ор сурггүй алга болсон нь Муран Цэнхийг гүн цөхрөл автуулжээ. Ийхүү 3 жилийн дараа Рэн Сүси бүсгүй иргэн ирэхдээ Муран Цэнхигийн бэр их чулууд ирсэн байгаа нь энэ байлаа. Мэдээж дахин учирсан тэд урдийн адил байх боломжгүй. Цаашид Цэнхий анхны хайраа өөрөөс нь санаатаагаар урвсан гэж итгэхдээ хорсол гомдол тээх бол сүүсүү бүсгүй хүнд ч хийж үл чадах шархаа сэтгэлдээ нухыг хичээнэ. Тэд бие биенээ сорж түлгэлцэх тусам хайр, үзэн ядалт хоёр улам бүр сүлдэх ажээ. За тэгээд дайн дажинтай ороо усгаа цаг үед Муран Цэнхий, Рэн Сүсү хоёр хувь заяаны шуургыг хамтдаа сүрч чадах болов. Эцэст нь хувь тавилан тэднийг хааш нөтлөх бол. Одоо ерөн та нартаа олныг шуугиулаад байгаа энэ киноныхаа гол дүрийн жүжигчдийн талаараа бяцхан мэдээллийг хүргэе. Эрэгтэй гол дүрийг бүтээсэн Жан Линхэн 1997 онд төрсэн 29 настай. Хачирхалтай тэр анханасаа жүжигчин болох мөрөөдөлтэй байгаагүй ажээ. Нанжийн нэг сургуульд цахилгааны инженерээр суралцаж явсан ч санамсаргүй байдлаар моделийн тэмцээнд оролцсон нуугдмал авьяасаа нээсэн байна. Улмаар тэр урлагийн ертөнцид эргэлт буцалтгүй хөл тавьж Хятадын хамгийн өндөр үнэлгээтэй залуу оддын нэг болжээ. Түүний өндөр нь бараг 190 см бөгөөд жүжиглэхээс гадна Gucci, Fendi, Bulgari зэрэг дэлхийн тансаг брэндүүдийг төлөөлдөг аж. Тайван атлас, сүрлэг, өв тэгш гадаад төрхөн түүнийг түүхэн болон костюм драмын хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг болгосон байдаг. Харин энэ удаад манер зөвхөн романтик ханхуу биш, хайр, өшөө авалт, улс төрийн тоглоом бүхий сэтгэл зүйн маш хүнд мэдрэмжүүдээр дүүрэн дүрийг бүтээж үзэгчдэд өөр нэгэн өнгө төрхөө харуулсан юм. Харин эмэгтэй гол дүр тоглосон Ван Чуран 1999 онд төрсэн энэ жил 27 настай. Түүнийг шин цаг үеийн Хятадын хамгийн үзэсгэлэнтэй жүжигчин гэж нэрлэх нь ч вэ. Гэхдээ тэр зөвхөн царайгаараа бус жүжиглэх ур чадвар дуулах авьяасаараа олонний хайрыг татсан нэгэн. Түүний тоглосон олон дүр үзэгчийн сэтгэлд үлдсэн бөгөөд энэ киноч мөн маш хүчрхэг дүрийг бүтээжээ. Мэдээж энэ кино олонний хүлээлтийг үүсгэсэн шалтгаан зөвхөн жүжигчдийн сонголт биш ээ. Овerdue драмын зохиолыг Хятадын хайр дурлалын эмгэлт романуудын хатан хаан гэгдэг зохиолч Фэво Сицүний алдарт бүтээлээс сэтгүүлэн бүтээж. Түүний зохиол бүр уншигчдын сэтгэлийг хөдөлгөж нулимс тусалдаг увдстэй тул уншигчид энэхүү бүтээлийг дэлгэцэн дамжлахыг олон жил хүлээсэн лавтай. Сонирхолтой нь энэ том хэмжээний бүтээлийн зураг авалтыг кино багийнхан ердөө 3 сарын хугацаанд дуусгажээ. Хэдий богино хугацаанд бүтээсэн ч гэлээ 1920-ад оны гудамж, ховц, автомашин, интерьер гээд бүх зүйл маш өндөр түвшинд хийгдсэн нь үзэгчдээс чамгүй магтаалыг хүртсэн байдаг. Нэрийн энэ киноны нээлтийн дараа нэг хөгжилтэй үйл явдал болсон нь кино эхлэхэд гардаг интро хэсэг нь химэл оюуханаар хийгдсэн мэт харагдаж байна гэсэн шүүмжлэл захин орчинд ирчээ авч продакшн баг албан ёсоор уучлал хүсээд хэдхэн хоногийн дотор шинэ интрогоор сольсон байдаг.
За тэгээд та бүхэн минь эрх мэдэл уралт, өшөө авалт, улс төрийн хуйлдаан, салж хагацхын зовлон, иргэн уулзахын баяр хөөргийг нэг дор зогслоосон 2026 оны хамгийн нэр хүндтэй хятад драмуудын нэг болох Хэтэрсэн хайр зурлаа. 2 дугаар ангиас нь эхлээд бүрэн ихээр нь Монголд орчуулга дүрс зургийн өндөр чанартайгаар зөвхөн Инче TV.com-оос хүлээн авч үзээрэй. Инче TV нь Монгол үзэгчдэд зориулан албан ёсны эрхтэй олон улсын сонирхолтой кино контентуудыг дэлхийн нээлттэй зэрэгцэн хамгийн гол нь мэргэжлийн Монгол дуу уруулалтай мөн дуу дүрсний өндөр чанартайгаар хүргэдэг шинэхэн стриминг платформ юм. Тэм учраас Хэтэрсэн хайр зураг төдийгүй шинээр гарч ирж буй албан ёсны эрхтэй бусад олон төрлийн од сонирхолтой зураг болон кино бүтээлүүдийг Инче TV.com-ийн вебсайтаар дэлхийн хаанаас ч хүлээн авч үзэх боломжтой шүү. Мөн шинээр хайрын овч, эрх мэдлийн цэцгэс, дахин төрхүүгээд хятадын олон шинэ кинонууд нэмэгдсээр байна. Ингээд энэ удаагийн дугаар өндөрлж байна. Дараагийн дугаар тун утгагүй шүү. Тэр болтол лайк болон subscribe дараад сэтгэлийн бичиж хүлээж байгаарай.